Сайн байцгаана уу сонсогчдоо. Яг одоо сонсож буй цаг үеийн мэндийг хүргэе. За ялангуяа өглөө эрт 7 цагт хамгийн түрүүнд шинэхэн дугаар ороход сонсдог эртэж ухаануудаа өглөөний мэндийг хүргэе. За тэгээд өнөөдөр бас л өнгөнгөөр сүлэлцсэн 4 цагтлыг хүргэх нэ. Ингээд эхний цагтлыг та бүхэндээ хүргэе. Та бүгдэд энэ өдрийн мэндийг хүргэе. Би одоо 30 гаруй настай эхнэр хүүхэдтэй залуу. 3 жилийн өмнө миний амьдрал дутагдах гажигдах зүйлгүй хайраар бэлхаж сайхан амьдардаг байлаа. Тэр нэг өдөр миний амьдрал болоод би гэдэг хүн оронгоороо иргэсэн юм. Би гадаадд их сургууль төгсөж ирээд томоохон байгууллагад удирдах ажил хийдэг байлаа. Ажлын шугамар хүмүүстэй уулзаж ууж идэх асуудал зөндөө гарна. Тухайн үедээ ажил эмчингээд хайртай гэр бүлээ үл тоон явдаг үе олон байсан. Нэг удаа нөгөө л ултын айлаар хамтрагч байгууллагын хальт таних залуустай уулзаж чухал ажил ярихны ирээдлэр ууж идсэн юм. Эхнэрийнхээ утсыг ч авахгүй урдны адил уултын л нэг. Тэр орой миний хувьд амьдралын минь хар дарсан өдөр болсон. Юу болсон бэ гэвэл би ижил хүстэн залууст хүч хэрхийлүүлсэн, доромжлуулсан. Маш их доромжлол амсаж, гут хаалгаж, хараалгаж тэдний хийгснийг хийсэн. Түүнээс хойш өөрийгөө үзэн ядаж бүх зүйл утгагүй болсон юм шиг санагдаж бүр амиа хорлох гэж хит удаа оролдож үзсэн. Тэр залуус намайг боолоо болгосон. Тэдэнд миний царай бүх юм гарсан бичлэгүүд байсан юм. Дахин уулзахгүй бол бичлэгийг сошиалаар цацна гэд эргэн тойрон хайртай ханд минь үзүүлнэ гэж сүрдүүлдэг болсон. Цагдаад хэлж үзээд хүн гүтгсэн гэж зөрчлийн хуулийн таргуул үртэл төлж байлаа. Нэр нөлөөтэй мөнгөтэй олонний танил хүмүүс над шиг залууг яаж л бол яаж иргэшээх юм бэ лээ. Хит хөдөө удаа дарамтлуулж нөгөө л нэг доромжлоо амсаж их нэртэй л мэдэгдүүлчихгүй гэр бүлээ сүрүүлчихгүй юмсан гэж хичээсэн. Гэвч энэ бүгдээс хамгийн амар нь эхнэр маань тэдэнтэй харилцсан чатыг олж харсан явдал юм. Тэрнээс хойш миний амьдрал хөмөрсөн тогоо шиг оронгоороо эргэж эхнэр минь хүртэл намайг гомо гэх болсон. Энэ нь миний хувьд тэсгийн аргагүй доромжлол шиг санагдаж, өөрийгөө үзэн ядаж, өдөр бүр цаг минут тутамд хурдхан үхийл гэж бодож, амьдралын ямар ч идэвхгүй архины хамааралтай хаалттай нэг юм болж хуурсан. Тэр олон доромжлыг би ганцхан түүндээ мэддэхгүй гэж тэсж ирсэн байхад, тэр минь хүртэл намайг зүгээр л нэг гач амтан гэж бодож агаад нөгөөтэйгүүр тэрмэн ч гэсэн амьдралын ханаараа гомо нөхрийг сонгосон байна гэж эндүрч шаналж явж байгаа гэж бодохоор өөрөө ирэхгүй өөр өмтрөх шиг л болох юм. Энэхүү өөр тохиолдсон зүйлээ сэрэмжлүүлэг болгох үүднээс магадгүй над шиг ийм зүйлтэй учирсан хүмүүсийг төлөөлж бичлээ. Та өөрөө сахилах баттай юу? Ажил амьдралаа ялгаж салгадаг уу? Хинтээ нөхөрлөж юу хийж байгаагаа эргцүүлэн тунгаадаг уу? Таны амьдралд юу чухал вэ? Энэ бүгдийг өөрөөс нь нэг асуугаад үзээрэй. Хаяач гэсэн эхнэрийнхээ өвгөнд орж зарим зүйлийг алхасаад гэртээ хайрч сураарай. Гэртээ хайрах зам хамгийн зөв зам байдаг шүү. Гэсэн цагтл байна. За тэгээд иймэрхүү гаж амтад их олон болсон юм шиг үлээ. За эмгтээчүүд мэнч гэлтгүү, эрчүүд маань ч гэсэн өөрснийгөө бас хамгаалж хайрлаж, бусдаас сэрэмжилж, хинтээ найзалж нөхөрлж байгаа бас эргцүүлж боддог байгаарэ. Тэгээд эр эмгүүл бэлгийн хүчрхийлэлд өртдөг болсон байна. За ингээд дараагийн цаглыг хүргэе. Нэг удаа хамт ажилтдаг дүү. Ахаа танаас юм асууя. За. Манай том ах маань ганц хүүтэй. 3 охинтой боловч 2 нь ой дөнгөж хүрээд л энтсэн. Бага охин нь бас ой хурж байгаа. Гэтэл бас яасан мэдээхгүй ойрт би энэ өвдөд болдгүй. Та нэг үзээд өгөөч гэлээ. Би ч за яах вэ 3 хоногийн дараа би бөөлнө. Тэр үед хүрээд ир гэлээ. 3 хоногийн дараа нүдэнд нь гуниг харуулсал хуурсан. Ядруухан нэгэн бүсгүй хүүхдэд тэрсээр орж ирлээ. Би онгоч үтэнэ тухлуулан залгуулав. Онгод айлтав. Өрмөн энэ үрийг чинь энэ зам болонд торгоё. Харин ноёно яаралтай надад залгуул гэлээ. Хуягнаасаа жижигхэн тойл хонх хүзүүнд нь зүүхээр жижиг сүх авч өгөөд хүзүүнд нь байсан ламын сахиусыг аваад оронд нь хамгаалалт болгон зөөж өгөв. Тэрнээс хойш 2 хоногийн дараа гял цаал болтол хувцаслаж хамар сэтлэм сүрчиг ханхлуулсан пүрүүс 30 маркийн машинтай залуу ирсэн нь нөгөө эмэгтэй нөхөр аж. Авч ирсэн сүү арх зэрэгэ хайнга дуухан бариад таны сахиустай зоолгоё л гэж байна. За тэгээд би ч хуйг дуулах хиц гингэргээ ундаалan онх шүтэнэ тоглоулав.
Онгод боосны дараа нөгөө залууг ширүүхэн өмнөөс цөхрүүлээд толгой чинь бөксөндөө бөөсөгчин толгоондоо байна. Залсан хатнаа гундаачгаад хормын дэвтэ нүхцэж үрсийнхээ амийг зольж явнооч. Бусдын ясалсан эмстэй ирээгүй нүхцэж бузар төдгөр голомтондоо залж явах нь таатайхан байна уу? Гих зэргээр хатуухан зандарлаа. Ингээд хэсэг аашил зандарсны дараа чамд бүсгүй өр байтхаа бүстэй үрч заяахгүй бололтой. Энэ үрсээ замбуулан торгоо гэвэл итгэл сэтгэлээ дүүрэн байлгаж зэхих хідүүдийг зэхээд сар битүү өдөр ирж зоолго гэлээ. Залуу эхлээд хинэгүүхэн байснаа дараа насгартлаа уйлж өршөөлж бүхэлцв. Онг шүтэнэ мордосны дараа надтай уулзаж учир байдлаа ярив. Өөртөө бол их л бахархалтай сайхан байсан бөгөөд иймс хүүхнүүд өөрт нь унаж тусдгэлгэн. Тэрч байтгаа өөрөө хүсвэл ямар ч эмэгтэйг өөртөө оруулж чаддгэлгэн. Түүнээс үүдэж зарим хүүхнүүд өөрөөс нь жирэмсэн болох тохиолдол зөндөө байдаг бөгөөд мань хүн ахуулахыг шаарддаг гин. Өөр хөндүүлсэн бүсгүйчүүдийнхээ тоог алдсан юм баха. Зарим бүсгүйчүүд ихнэрээсээ залахыг шаарддаг л гин. Ингээд хэд хоногийн дараа нөгөө залууг авч яваад хээр гарч түүдэг гал бадран онг шүтэнэ тухлуулв. Онгод боосны дараа нөгөө залууг дуудан залгаж ахиж өөрийн ёсолж авсан гэргийгээс өөр хүнтэй ингэр зөрүүлэхгүй. Хэрвээ зөрчвөл үр хүүхдийнхээ халуун амьар дэнчин тавих тангараг тавиулан үүлээ үлдэв. Тэрнээс хойш хүүхэд нь өвдгөө байлж эхнэр нь ч цовоо сэргэлэн харагддаг болсон юм. Тогтож үлдсэн тэр жаахан охин нэг дүүтэй болсон гинлээ. Үүгээр яг юу хэлэх гээд байна вэ гэвэл хормын бузар гэж өөр хүүхэд удам ухсаагаараас сүрч мэдэх хамгийн их хор хөнөөлтэй хар ирчим юм. Эхнэр нь нөхрөө, нөхөр нь эхнэрээ адил тэгш хүндэлж нэгэнт заяа тавлангаа холбож дэр нийлүүлсэн бол журам сахиж илүү дутуу зүйл санаархаж хүсчихгүй байвал сайнсан. Ерөн ч тэгээд 1-2 удаа журам алтхад өөр хүүхдийнхээ хувь заяаг харлуулж буйгаа өөрсдөө ч гүзэд ойлгодгүй бах. 1-2 удаагийн махан биеийн жаргалын төлөө нэгэн жарныг гатлавч барагдахгүй их лай дуутах нь харамсалтай. Ирэн ч имэнч адилхан л хормой чангатай хоёр биенээ хайрлан хүндэлж байваас ажил үйлс ахуй амьдрал нь цэгцрэх бизээ гэсэн цагтл байна. Тэгээд нэг хүн ч гэсэн хүнийг сонсоод ухаарал авч амьдрал дээрээ хэрэгжүүлвэл манай сувгийн гол утгал оршиж байгаамаа гэсэн үг. За ингээд дараагийн цагтлыг хөргий. Би энэ нэжгээд урт юм бичих та хэдийгээ санаа оног сонсъё гэж бодлоо. Уг нь өөрийн бодлоо өөртөө зөвч ойлгохгүй байдг юм байна. Одоо таачих гэж байгаа 9 булчирхаага гэр бүлдээ эгчдүүдээ найз нөхдөд яриад хэрэггүй байдаг. Харин нөхөр нь ярилцах чадваргүй тул ядаад жаргал зовлон нэгтнүүдээсээ асууя гэж бодлоо. Би 30 настай залуухан эмэгтэй. Хөөрхөн хүү нөхрийн хамт хадам аав ээжиндээ амьдардаг. Нөхөр бид хоёр 2017 онд Японд хин оюутан байхдаа танилцсан. Тэр маань миний орсон сургуульд сурч байсан хуучин оюутан. Тэр жил бакалаврын сүүлийн жил нь. Би бол Шинков, магистрийн эхний жил. Гадаадд гарч үзээгүй надад шинэ орчин ихэндээ жоохон эвгүүч юм шиг тэр үед надад тусалж хань болж яваад дасаад хайртай дуртай боллоо. Тэр маань ч төгсөөд 2 жил тэндээ намайг төгсдөл ажил хийж, би ч судалгаагаа хийж стипend, энэ тентгийн судалгаа төслийн мөнгө төгрөг, нөхөр цалин интернет цуглуулсаар бид зүгтээ 3 жил Японд амьдрав. Миний төгсөх жил корона гараад бид нутаг буцаж онлайнаар сургуулаа төгслөө. Би ч хүүгээ тээсэн байсан тул баяртай буцаж ирцгээсэн дээ. Ээж аав нар ч одоо хүүхдтэй болсон нь зөв. Цаг нь ч боллоо гэд бид хоёрын өмнөөс бараг хоорондоо яриад хадгаа өгөөд авалцчихж байгаа. Ийхүү бид гурвуулаа болоод би гэж хүн хадминдаа ирлээ. Коронагийн он жилүүдээр бид ирвэхээрээ гэрээсээ ажиллаж болох ажил хийж төрөхтөө бэлдээд инх минь амарч чадчихвлаа. Японоос эрэхтэй цуглуулсан мөнгө маань байр саавахад хүрэхгүй байсан болохоор ээжийн авандаа амьдрангаа мөнгөө цуглуулцгаагаа тусдаа гарнаа л гэж бодож байлаа. Би анхлан төрсөн болохоор хин нэгнийхээ ээж автай байна гэхээр ядаад хантай санагдаад байсан. Төрөөд 2 сарын турш байлаа. Хадминдаа нэг л идээшихгүй. Гинэт зан аашийг мэдэхгүй хүмүүстэй бие бариад нэг л тоохгүй. Төрөхөд цагаан мах иргэцэн чинь чимээгүй хийгээ гаргаж чадахгүй болсон. Тэгээд ичээд 0 руу гүгээл. Шүн гинэт үлсэд юм идэх гэхээр хадам ийм юмч болохгүй, тийм юмч болохгүй. Тэгвэл сүү татарна, ингүүл сүү татарна гэдэл. Битүү боб ч хэдүүлэх гин. Би чинь тийм гурилын юмд хизээний юм уу? Бараг дургүй.
Ер нь хоолны соёл, ертөнцийг үзэх үзэл, үнэт зүйл тис сондоо эсрэг тесрэгийн туйл гэр бүлд байгаагаа мэдсэн. Мэдэх тусам тухгүй. Гэхдээ хадам ээж аавынхаа аяыг харнаа. Хөгшин хүмүүс хүүхдүүдээ л гэж үг хэлж байгаа сэтгэл нь сайхан штэ. Би хэцүү байна гэд нэг дуурчхвал ээж аавд ч тухгүй, нөхөрт ч хэцүү гэж бодоод хаяа нэг ганцаараа болж хаад л байдаг байлаа. Тэгээд ерөөсөө ганцаараа байсан ч өөрийн гэртээ бай гэж шийдээд хүүгээ 2 сар хүрэхэд өөрийн өссөн гэртээ ирлээ. Аав ээж ажилдаа бол орой 8 хүртэл хүү бид хоёр хоёулахна. Оройдоо л аав ээж ирээд божигналтна. Манай нөхөр хүүг яг төрөхтэй зэрэгцээд ажиллаа хийж эхэлсэн. Бид хоёр барилгын мэргэжилтэй олсоод хувьдаа бичил компани нэгээд тэрийгэ ажилуулж эхэлсэн. Би ч гэртээ зүгээр суудаггүй. Өдөртөө хоол хийгээд хүүгээ наан цаана гэдэл үлдсэн цагаа компанийнхаа бичиг цаас, данс тооцоо, татвар бүртгэл бүгдийг нь анханаас нь сурлаа. Бас барилгад хэрэгтэй зургийн ажлаа хийн. Ер нь гэрээс хийж болох бүгдийг л хийн. Нөхөр эртдээ шөнө 12 гэдэл ирнэ. Барилгын ажлын хүндийг мэдэх тул би юу ч хэлэхгүй. Шүнж босгохгүй хүүхэдээ үлсэн ч авч ганцаараа л юмнуудаа хийн. Тэгээд цаг хугацаа явж гисэн. Хүүнийг хүрэхэд хадам аав маань бүдүүн гидсний хорт тавдартай. Тэр нь жоохон хүндэрсэн байсан тул хадминдаа эргэж ирээд нэг мөсөн одоо хүртэл амьдарч байна. Хүүгээ нэг хүрснээс хойш 2 жил 6 сар өглөө хамт босоод ажилдаа яваад орой хамтдаа ирдэг. Бидний ажлын цаг өглөө 9-оос орой 21 цаг амралтын өдөргүй. Хүүг хараад өгдөг буянтай сайхан аав ээжтэй. Хаяа цэцэрлэгтээ бэлэгдлийн журмаар явнаа бас. Одоо эндээс асуудлаа бичээ. Би их ядарсан. Уйлах маань 7 хоногийн 2-3 удаа. Ялангуяа шүн. Муу яртаа гэж заримдаа өөртөөгөө ярина. Хүүхэд нялхтаа шүн ээжигээ бүтэн нойртой хонуулдаггүй шүү дээ. Миний хүү одоо ч мөнгнөөсөө бүтэн гараагүй. Нэмэгдээд гэр бүлд гарч байгаа маш олон асуудлыг нөхөр бит хоёр шийддэгч хэрхэн гаргах яах ёстойг нь би зааварчлана. Жишээ нь хадам аавын араас манай аавч хавдартай залгоод авлаа. Гадагшаа эмнэлэг, визний бичиг баримт, буудал, асуудал, онгоц бүх асуудлыг би судалж зохицуулна. Хоёр талын хөгжүүлээ засланд гаргая. Барилгын усад байна да гэж хоёр тал заслангийн байшингийн нүүр их ажил. Тэрний газрын бичиг баримт, барилгын загвар зураг, цахилгаан тог, худаг зөвшөөрөл, үйл хөдлөлийн гэрчлэгээ энэ төр битүү ажил бас л би хийн. Гэртээ ирээд жоохон олддог цагаа хүүдээ зарцуулна. Хамт тоглоно, гүйж харайна, хувцас хунарыг нь угааж цэгцэлнэ. Идэж уухыг нь бүртгэж бэлтгэн, өгөөх витамин сэлтийг нь бэлтгэж тавина. Бүгдийг нь нээж нь болохоор би л хийн. Нөхөр ирээд утсаа үзэн, лайв үзэн, дуртай подкастаа сонсно. Хоолоо идэн, азар ирэхэд дандаа халуун алтай бит хоёр. Хаяа аяг тавгаа угаана. Иймэрхүү ажил үргийн хуваарлттай. Би үнэхээр ядраад одоо надад хөдлөх хүч чалга, бас сэтгэл маш их гомдол байна. Даван туулж чадахгүй байна. Би нөхрөө ядарч байгааг нь мэддэг. Аль болох төв болчихгүй гамсан гэж хичээдэг. Гэхдээ манай нөхөр энэ түмэн дундаас зөвхөн надтай маш муухай харцдаг. Хэлэхгүйгээр хараадаг. Миний бүх дутагдлыг байнга сануулдаг. Миний чадахгүй байгааг чи юу чаддیں۔ Чи илүү сайн байсан бол, чи юмаа цагтаа хийдэг бол, чи унтамхай гэж байнга буруутгаад байхаар үнэндээ утга алга, урамч алга. Сүүлдээ хадам ээжтэй хэцүү байгаагаа хэлж танаа хүүг тисэж амьдарч байна. Би хүүг чинь хүмүүжүүлэх гэж үнэндээ ядарч байна гэж хэлээд бөөн хэрүүл болвоо. Үнэн нь тийм. Учир нь би ариг тамхи PC хүзрнөөс хэрэггүй найзуудаас нь салгаж өөрийнхөө Монгол байдаг багштаа шав оруулж практикаар жинхэнэ мэрэгжилтэн бэлтгэж байж өнөөдөр энэ хүн ганцаараа газардахгүй амьдрахаар залуу болсон. Хүмүн аутизмтай. Би сүүлийн 1 жил аутист ээжийн замаар хөндлөн гол талхаж байна. Би анагаахын асар олон ном судалгаа уншиж бараг галзуурсан. Тэрнийхээ ачаар их олон юм мэдэж авлаа. Одоо хүүгээ сайжруулна. Тэрнийхээ үр дүнгүйз нь гэдэл зүтгэж байна. Энийг бас л ажиллаж амьдрахынхаа хажуугаар хийдэг. Би үнэндээ жорлонд уцаач дэмээ хуч суудаггүй. Шүн хүмүн зүгээр л гинт сэрээ тоглоод явчихдаг. Заримдаа би дийлэхгүй унтчих гээд байхаараа нөхрөө хань татдаг юм л да. Тэгэл бөөн хэрүүл. Шүн сэрсэндээ багтарчих гээд байдаг. Хүүхдтэйгээ тоглож уцаа авахж байхаар хүүдээ чанартай 30 минут зарцуул гээд ойрхон хит хэлчүүл бөөн хэрүүл. Ханаад хүрээд хүүгээ үзүүлэе гэхээр маргааш ажил ихтэй нөгөөдөр үзүүлэх цаг авчих гин. Миний уур үнэхээр ийм үед дэлбэрдэг. Ямар хүнээс чөлөө авах штэ. Өөртөө л чөлөө өгнө штэ бит хоёр. Уйлж дуулж бөөн юм болж за би ойлголоо би хичээнэ. Би та хоёртай айртай гэдэл хэлдэгч энэ байдал нь ихэлсэн цэгээс нээх их өөрчлөгддөггүй.
Бид хоёр талаасаа хов хоос нь нийлээд 7-8 жил болохдоо тухта таатай амьдрахын сацуу, 2 туслан 3 өрөө байр, 1 машин, овоо хэдэн саяын хадгаламж, 2 авгаа эрүүл болгох зэргийг хийж чадсан. Би л хувьдаа үүнийгээ боломжийн байна, сайн байна гэж өөрийгөө урамшуулдаг. Мөнгө олох дээр би эр хүн шиг зүтгэсэн. Ийм хүн ээж хүн гэж зөөллөггүй зүтгэсэн. Одоо харин би нөхрийнүүдээр ажил муутай, цаг бардаггүй, цагтаа юмаа хийдэггүй, сүнс сүлдгүй нэг тийм эмэгтэй юм байна. Намайг гэртэн ирснээс хойш гэрийн ажил хийгээгүй гэсэн. Би шөнө 9-д ирчээд юмаа цэвэрлэх ёстой юм шиг байгаа. Манай гэрт бол Японд байхад би энэ хүнээр аяхч угаалгаж байгаагүй. Үргэлж намайг гайгин. Чи илүү хичээсэн бол амьдрал арай дээр байх байлаа ч гэх шиг. Oh my god, би бүр хичээгээд байгаа нь энтэх үү. Тэгээд ярилцах гээд янцгаана. Ярианы сэдв ерөөсөө ойлгодоггүй. Харилцааны чадвар сул. Би хүлээн зөвшөөрсөн болохоор заавал хүчилж ярилцах гээд байдаггүй болсон. Надад одоо төсвөрлөхөд хэцүү байна. Энэ байр сав, энэ оны сүүлээр ашиглалтанд орох юм шиг байна. Тэр балтал хадам ээжигээ тэснэ. Үргэлж өглөж бүх юмыг өөрийнхөөрөө хийх гэж гүрийн. Тэгээд таны зөв гэж хэлэхгүй бол зогсохгүй. Хадам аавыг байнга л загнана, сонсохоос төвхтэй. Байнга өөрийгөө магтана. Бид хоёрын хувь хүмүүсийн зан төлөв таардаггүй. Тэгээд би тэстэг төрлөнө. Ер нь ч тэгээд хүүг минь харж өгч байгаа нь дээдийн зол. Намайг бас зочид бодол амьдарч байгаа юм шиг гэж дандаа хэлдэг. Би л нэг ууж идээд унтаж өвдөд байгаа юм шиг байгаамаа. Нөхөр байнга ууртаа хуцаартай надаас болж хамаг юм бүтэхгүй байгаа юм шиг үг хаян үглэнэ. Хэрүүл хийн. Хүү минь гараас гарахаач байсан. Бас л чанга штэ. Ядраад байхад сэтгэлээсээ туслаад ядаад нэг шүн би хүүгээ манийж гэж хэлэхгүй. Өнөөдөр би үнэхээр бие өвдөд ястай аргагүй ирэхэнд имлэгийн залтаар гэртээ 2 хонож байна. Гэхдээ шөнөнд би л хүүгээ харна. Ер нь эрэгтэй хүнтэй яаж эв зүгээ олж илүү бүтэн амьдрах вэ? Мэдээж би төгс төрсөн хүн биш шүү. Бас дургууг нь хүрэх зан аш гаргаж л байгаах. Асуухаар байхгүй л гэдгийг. Гэхдээ худлаал байж таараа л да. Ер нь та нар минь яаж энэ хүмүүстэй амьдраад байд юм бэ? Би сүулдэ зүгээр салий цаашаа хүссэн баасч гэж бодох юм. Уурлаж уйлж гомцоор атал эрүүл эрэхтэн ч үлдэхэ боллоо. Эрүүл байж үрдээ удаан хань болбоор байх юм. Ухаан дутаад байгаа юм болов уу? Эсвэл би ингэж их гомдох хэрэгтэй юу? Яах вэ? Гэсэн асуулттай загтлаа. За ингээд сүүлийн загтлыг хүргье. Сайн уу? Бүгдд нь юуны өмнө энэ өдрийн мэндийг хүргэе. Би эхнэрээ анх жирэмсэн байхад нь авч суусан юм. Яагаад вэ гэхээр тэр минь найз залуутай байсан ч тэр залуун зоддог бас хайрладаггүй үл оошоож харцдаг байсан юм билээ. Тэгээд хүүхдтэй болонгуудаа шууд л орхиод явсан. Бид хоёр энгийн найзууд байсан юм. Би түүнийг маш сайн ойлгож их хүндэлдэг байлаа. Сүүлдээ хайр сэтгэлтэй болоод үерхэш нөхөрлөөд нэг гэрт орох болсон. Түүнийг би жирэмсэн гэдгийг анхнаас нь мэдэж байсан. Даанч тэр минь би нөхөртөө өөрийнх нь хүүхдийг гаргаж өгнө гэд имлэг яваад л ахуулчихсан. Би буруутгаж илдэвлээгүй л дээ. Альва сонголтыг нь үргэлж хүндэтдэг байлаа. Зөндөө гуйсан. Битгий ахуул л да. Би чаднаа. Хүүхдэд буруу байхгүй. Бидний л хүүхчүүдээ гэд. Гэтэл тэр минь өмнөх хайртай хүнийхээ хүүхдийг төрүүлэхийг хүсээгүй юм. Хэсэг хугацаа өнгөрлөө. Би инж тэхэрч буцаад хэвэндээ орлоо. Залууч байж дээ. Тэр минь их цаваа их сэргэлэн охин. Гэтэл нурмайж уцаарлах, гомдхон ихсээд би яавч зүгээр шугааг нь гадарлаж бүхнийг мартуулахын тулд өөрийгөө золиослсон юм. Яаж гэж бүхнийг төвчиж, зааж, сургаж, гэрийн ажил ийм шүү, хоолыг ингэж хийдэг шүү гэд өдөр бүр өмнө өрн орж туйлдаа хүртлээг өгдөг байлаа. Хүмүүс зашилж манахаар ирэхэд нь өөрийн гараар хийсэн хоолоо эхнэр маар хийсэн шүү гэд л хэлнэ. Цаг хугацаач улиран одож 4 жил өнгөрчээ. Энэ хугацаанд эхнэрээ гойж гоотон бүх зүйлийг цогцлоож чадсан юм. Тэр минь өөрийгөө олжээ. Цаваа сэргэлэн гэрийн ажилдаа сайн, гадуур гарахтаа ч сэтгэл хангалуун өөртөө ихтэй болсон. Манай хадмууд надад сайн байгаагүй. Амьдралыг минь шүүдэг байсан. Би жирийн л бор айлын ууган хөө. Багасаа л элдв зовлон жаргалыг үтсэн. Арх ууж тамхи татдаггүй. Ямар ч зүйл ихэлсэн эцгийг нь үздэг. Хүнд өрүүлж тусалж аваарэ гэж ээж минь цагтаг байсан юм. Ингээд жилээр цаг хугацаа явсаар би түүнийгээ жаргалтай хүн болгосон ч би жаргалтай байхаа болсон. Тэр минь үргэлж би төвтэй. Би өвдөд байна, би тэгээд байна. Аль уу ээж ингэгэн тэрийг нь тэгчих. Яавда чи юм арчаагүй штэ. Өгсөн анх чинь анх хэрэгтэй ямар амтан байлаа. Одоо өөрийгөө хаар гэдэл. Их л голөгдөж хэлэгдэнэ.
Үүнд нь би гомддгүй. Яах юм? Хүний нас богинохон шүү дээ. Тэр хүнийг би хог шиг хаягдсан хэцүү байхад нь хайрлаж, цэцэглүүлж, өөрийгөө олохт нь сэтгэл зүгөө удирдахт нь дэм болсон ч түүнийг өөр зам руу өөрөөсөө алдахад тос болчихжээ гэж боддог. Бидний дунд хэрүүл болно. Би чимээгүй тэр бүх зүйлийг авч шийдлэн. Би нэг ч үйлдэл хийдэггүй. Эмэгтэй хүнд гар хүрэх муухай зүйл гэж би өөртөө хатуу анхааруулдаг. Багада ээжигээ зодуулж байхыг олонтаа харсан болохоор л тэр. Толгоогоо 2 ч удаа хагалуулсан. Арчаагүй эрийн орон цөөлгхийн би шалтгааныг энэ асуудал хэлдэггүй. Харин өөрөө бодож олсон юм. Хамгийн муухай нь тэр минь найзуудынхаа нөхөртэй намайг харьцуулдаг байсан. Тэр нь ч захирал энэ нь ч том албан тушаалтай мөнгийг хүлдэг гэдэл. Хүний амьдрал ямар ч байж болно штэ. Хүн татаархах хамгийн муухай зүйл. Дараа нь хардаж эхэллээ. Энэ нь бүр аимшигтай. Бүх эмэгтэй хүнтэй хардна. Үеэл дүүтэй минь хүртэл хардна. Илтвэлэн доромжлон. Танайханч гэж хамруулж ярина. Би үнэхээр дуугүй аач гэж амаа нэдэггүй. Өөрийгөө мөрлөө гэж битгий бодоорой. Энэ их уур уцаар стрессээ ууланд юм уу ажил дээрээ хүн бахтай үед гаргадаг байсан. Их л сэтгэлээр унана. Гэртээ очихыг ч хүсэхгүй надад олон байсан. Тэр хүн тэгтлээ өөрчлөгдсөн. Ингэж явсаар бид хүүхдтэй болов. Маш их аз жаргал баяр хөөр боллоо. Хүүхэд маань төрлөө, тэр минь засраагүй, улам л аимшигтай болсоор. Надад цаг зав гарахгүй байна. Би найз нөхдөөгөө уулзмаар байна гэд. Би хориогүй. Гараад явъя. Би хүүхдээ хараад байж бай гэдэл үлдэнэ. Тэр гарч яваад л ирнэ. Хүүхдтэй бол хамгийн сайн ээж. Тэгэл ахаал хэрүүл тэмцэл. Чи миний юунд болтгийн гэдэл. Чи яагаад намайг хайрлаад байгаа юм бэ гэдэл. Миний араас одоо ч суй гэсэн залуучууд зөндөө байдаг. Чамаас лагинч байдаг гэдэл. Би өмнө нь өөр хүнээс хүүхдтэй болоод чам дээр ирсэн штэ хөөе. Тэгэж хэлээч. Намайг хараагаач, намайг зодооч гэдэл. Би сүулдэ бүр юуг нь ч олохоо боллоо. Өөрийгөө ч тэр, энэ амьдралаач тэр. Эцэг ихэн чи миний охины толгойг залглаа. Чамтай суухаас өмнө миний охин юм байгаагүй гэд дайрч тавшлана. Танах удмаар юм байх гэдэл. Би сүулдэ маш хүнд цогцолтонд орлоо. Нэг удаа ороод ирсэн чи уйлаа сууж байна. Хайраа яаваа, зүгээрээ үгсэн чинь өөдөөс чи зайл яваад өг гин. Би тайвшраа гэтэл тэр намайг толгой төрөөгүй цохлоо. Би жаахан чанга дугаар. Чи энэ байдлаа хизээ болох юм бэ? Бидний амьдрал биш болоод байна. Суу гэд 2 мөрөн дээр нь алгаараа дараа суулгатал чи намайг зодчихлоо. Чи намайг зодчихлоо гэдэл галзуу мэт орилж хашгичсан. Бүх зүйлээ ундуу сундуу болгож ээж рүүгээ утассан. Энэ хүн намайг зодлоо хэмээн тэр цагаас хойш асуудал үүсэх бүрт зодсон гэж дэвэргэж сүүлдээ би чамд хайргүй зайлаад өг миний хүүхдийн эцэг чи биш гэдэл салахыг маш ихээр хүсэж хүн болгонтой харьцуулж өөчилж гоочилж явсаар бид өрх тусгаарлсан юм. Би энэ үед л маш ихээр уурлаж түүнийг алгатчихсан. Салахад амархан дороо салчихдаг юм шүү хүмүүсээ. Өмнөх амьдрал өмнөх асуудалтайгаа битгий зууралдаж амьдраарай гэж хэлмээр байна. Тэр хүн өмнөх хайртай хүнтэйгээ холбогдоод их нэртэй болсон гин их нэрээ маш ихээр харьлаж байгааг нь сонсоод өөрийгөө оронд нь байх байсан гэж шунан бодож бас бүх найзуудынхаа амьдралд татаархаж түүнээс болж өөрийгөө алдсан. Бүх зүйл нурсан одоо бид салсан их нэр нөхөр болж хамт амьдраад 12 жилийн нүр үтсэн. Дундаа нэг хүүхэдтэй салаад 4 жил болж байна. Одоо би гадаадад байдаг. Илэгний хавдартай. Энэ зүйлтэй 3 жил тэмцэж байна. Сайн үр дүн юу санссангүй. Эмчлэгдэх боломж 11%. Б вирус дээтэй хавсраад хүндэрчихсэн. Тэр хүнийг яанда их зүйл үзэндэ гэж боддог. Ганц хүүхэд минь сайн хүнээр хайрлууллаасай гэж хүсдэг. Би энэ өвчнөө хүнд нялзаахгүй. Гэхдээ хожуу ухаарл хизээч амьдралаа засах, залруулахад хэрэг болохгүй шүү гэж анхааруулах гэсэн юм. Одооноос ухаажаарай. Тэр хүн над руу залгаад мөнгөл гэдэг болсон. Би тэтгэмжээ төлөөд л амьдардаг. Хүүхдтэй илүү зарцуулж чадахгүй байгаадаа өөрийгөө зүгтдэг. Гэсэн ч би хүүхдийнхээ төлөө амьд байх ёстой гэж амлалт өгсөн болохоор хичээж мэрэж сайн зүйл сонсох гэж энд байдаг. Эр хүн хайртай хүндээ амьдралаа нэгэнт зориулна гэж шийдсэн бол тэр хүндээ л зориулдаг юм. Амьдрал гэдэг тоглоом биш. Хайртай хүнээ л анхаарч байгаарай. Бусадтай бүү харьцуулаарай. Харталт гэдэг аимшигтай зүйлээс хол байгаарай. Хүний газар тэврэх үргүй, халамжлуулах ханьгүй, ганц биеэр хүн орой бүр нулимс тослуулан, доглон амьдралдаа өөрийгөө буруутхан, хизээ энэ юмараа уралддаг. Хизээ нэгнээсээ дээр гарч амьдрах гэсэн үзэл дуусгаар болох болтоо гэж бодон суудаг.
Зөвхөн хайр байгаад амьдрал болчихдоггүй юм шүү. Гэсэн цагт л байна. Ирчүүд ч гэсэн хүчрхийлэлд өртдөг шүү гэдгийг нэгэн тод жишээ юм болов. Тэгээд энэ хүү залууга үнэхээр өрөвдөж уншиж дуусглаа. За тэгээд та бүхэн минь subscribe дараад суугаад дэмжиж өгөөрэй. Өнөөдрийн дугаар энэ хүрээд өндөрлөө. Та бүхэндээ сайн сайхныг хүсье. Дараагийн дугаар хүртэл баярлалаа.